Монголын урлагийн зөвлөлөөс эрхлэн явуулдаг урлагтай яриа подкастын ээлж дугаарыг одоо эхлэх гэж байна. Өнөөдөр манай хоёр зочныгоо би товчхон танилцуулъя, оролцож байгаа. Төгөлдөр сангийн тэргүүн бөгөөд манай Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Отгон Туяа, үндэсний урлагийн их театрын гослогжимчин Мөнгөн мод шагналд яочинчин үлзий жаргал оролцож байна. За ингээд гурвуулаа яриагаа эхлэе да. Ер нь бидний ярих гол сэдв маань бол урлаг, хөгжим. Дээр нь бол энийг тэ холбоотой боловсролын асуудал ч гэдэг юм уу. Ер нь урлагийг хөгжүүлэхэд дэмждэг хүмүүсүүдийн оролцоо ямар хувь байдаг юм бэ гэсэн ийм сэдвээр яриа гэж бодож байна. Тэгэхээр та хоёр маань урлагийг хүлээн авч оролцож байгаад би их баяртай байна. Үлзий жаргалаас эхлэе. Үлзий жаргал би бол чамайг их эртнээс мэдэх юм биш үү? Чамайг их жоохон хүүхэд байхад чинь тохиолдлоор бид нар 2001 онд юм уу те? Тий, 2001 онд. 2001 онд 10-аад хүүхдийг манай гэргийн бит хоёр Итали руу авч яваад тэнцээ хөгжимчин дуулдаг, бүжгэлдэг янз бүрийн авьяастай хүүхдүүдийг Италид очиод тоглолт хийгээд бид нар цуг явснаа одоо би иргэн санахад бол таатай байна. Чамайг ийм том хөгжимчин болсны чинь хараад бол баярлж байна. Тэгээд чи тэрнээс хойш бид хоёр уулзаагүй их олон жил болсон юм байна. Энэ хугацаанд юу болов? За тий яоч хөгжимтэйгээ танилцаад одоо олон жил болсон байна. Тухайн үед 9-10 настай хүүхэд ингээ Итали орныг үзээд аялан тоглолт хийгээ явж исэн. Тэр чинээрээ бас ингээ нөгөө нүд маань нэгдээд бас маш гоё дурсамжлалтай. Тэгээд ер нь бол 5 настайгаас эхлээд энэ хөгжмөрөө хичээлсэн хүүхдийн ордныхоо Монголын хүүхдийн ордны гавьяат багш, интүү багш дээр одоо анхны хөгжмөө залгажлаа. Тэгээд түүнээс хойш юу болсон бэ гэхээр хөгжим мужийн коллежид ороод ингээ яач хөгжмөрөө одоо цаашлаад яг мэрэгжил эзэмшээд ингээд явъя гэдэг шийдвэрийг гаргаад тэгээ хөгжим мужийн коллежийг төгссөн. Түүний дараачаар дахиад Шанхай консерваторийг магистрийн зэрэгтэй хамгаалаад ингээд ер нь бол 2007 оноос эхлээд одоо үндэсний урлагийн их театртаа хөгжимчнөр ажиллаад ингээ явж байгаа. Яг Монгол Улсын консерваторт би нөгөө Шанхайд төгсөж ирчээ. Тэгээ Монгол Улсын консерватортаас нэг 4 жил багшилсан л та. Тэгээд одоохондоо яг завсарлцсан. Яа тэгвэл нөгөө уран бүтээл рүүгээ илүү төлхөө анхаармаар байна. Мэдээч хөгжимчин хүн одоо урлагийн бид нар чинь нөгөө тайзан дээр амьдарч байгаа учраас ер нь бол яг тайзан дээр амьдрах одоо тэр жилүүд бол богинохон штэ. Мэдээч 50 настай ингээл гараад одоо тоглоод байвал бас хүн үзэх нь хэрүүл те. Тийм болохоор яг энэ одоо яг эд хийж одоо бүтээж байгаа үедээ яг уран бүтээл рүүгээ төлхөө ажил хийгээд яг үндэсний урлагийн их театртаа ажиллаад хажуугаар нь одоо өөрийнхөө уран бүтээлд анхаарат ингээ явж байгаа. За баярлалаа. Би чамайг тайвшруулчих. За. 50 настай тайзан дээр гарч ирэх юу ч биш. Яагаад гэвэл 50 настай эд уран бүтээлээ тойрвж байгаа сайхан улсууд бол манайд болон гадаадд бол зөндөө бий. Тэгэхээр чи 50 тэр болтол бол ажиллаа хийж болно гэж би чам зөвлөх бай тээ. За баярлалаа. Отгоо. Тэгэхээр манай Отгон Туяа бол онцгой хүн. Төгөлдөр сан гэдээ байгуулсан. Төгөлдөр сан бол одоо энэ байгуулагдсан хугацаанд бол чамгүй олон ажлыг хийсэн. Тэрнийх нь үр шимийг хүртсэн хүн би бас өөрөө байж байна. Би ингээд сая ярьлаа шүү дээ. Чамтай одоо тэр 24 жилийн өмнө анх нүүр өчрж ирсэн бол Отгоотой ч гэсэн бас олон жил хамтран ажиллаж байгаа хүний хувьд бол Отгоогийн юу хийдгийг бол гадарлан. Тэгэхээр манай сонсогчид одоо манай үзэгчид тэр тухай төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй учраас би бас чамаар нэлийн дэлгэрэнгүй ярилцъя гэж би бодож байна. За баярлалаа. За энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд Гамбаах маань мандаа одоо урлагийн зөвлөлийн тэргүүн болохоор бас удирд зөвлөлийн гишүүдээ ингээд энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж урлагийг дэмждэг болохоор бас тэр тухайн танилцуулж яриулъя гэж шийдээд өрсөнд их баярлалаа. За тэгээд үлзий жаргал түрүү хэллээ. Одоо 50 настай болтлоо юу гэдэг. Тэгтээ тэр 50 наснаас Гамбаахын хэлдэг үнэ айх хэрэггүй. Би одоо сая 55 настай байхдаа сэтгэл судлалын магистрийн зэрэг хамгаалаад ингээд төгссөн. Тэгэхээр ерөөсөө юм сурахад, юм хийхэд
За. Тий, одоо бүр 56 таа шүү дээ. Тэгээд ерөөсөө нас болвол хүний одоо хийж бүтээх одоо урлагт ямар ер нь ганц урлагт гэхгүй бүх салбарт одоо сурах, бүтээх, хийх юмд ерөөсөө оройтхгүй гэж би бол бодож байна. Юу оройтох нүтэл баг 50 наснаас амьдралын 2 дахь баг шинэ үе ингээд яг эхэлж байгаа байхгүй хүүхдүүд том болоод нийгэмд байр сууриа олцсон. Тэгээд яг өөрийнхөө сонирхдаг хувь хүн өөртөө юм зориулж бараг амьдарч эхэлдэм болов гэд. Тэрийг одоо Ганбаах хотээр их сайн мэдж байгаа да. Тий. Тэгэхээр юу отгочи төгөлдөр сангийнхаа тухай. Тий. Төгөлдөр сан маань түрүүн Ганбаах хэллээ. Нэмсгэл хамтлаг маань хүртэл одоо төгөлдөр сангийн одоо хийдэг үйл ажиллагаанд хамрагдаж одоо бас тэрний одоо үршимийг хүртсэн гэдэг юм уу да. Гэхдээ төгөлдөр сан яг одоо Ганбаах ярихаар би саналаа л да 10 онд нэмсгэлийн тоглолтыг эднийх их олон жил завсарласны дараа дахин нэгдэж хийсэн. Тэгээд тэр тоглолтыг эднэрийг одоо дахин тоглол гэдэг итгэл үнэмшлийн төрүүлж тэгээд надад бас эднэр маань итгээд тэр тоглолтоо хийгээд их сайхан болсон. Уцаж эднэр цуглар манай нэмсгэл хамтлагийн цуглараад олон жил одоо жишээ нь Ганбаах бол ер нь тэгж дуулаагүй орхицсан байсан байх. Зарим хүмүүсийн хувьд бол яг байсан. Манай дийлэнх гишүүд маань бол үндсэндээ яг урлагийн хүмүүс учраас бол идэвхтэй тайзан дээрээ байсан гэж хэлж болно. Би ч нь бол 85 оноос хойш Москвад болсон дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцсноос хойш ерөөсөө хөгжмөө орхиод тэгэл үндсэн ажиллаа хийгээл карьераа хөөгөл явцсан байхгүй. Тэгээд 2010 он гэдэг чинь нэлээд олон жил болсон байгаа байхгүй тий. Тэрнээс хойш 15 жил болсон байна. 15 жил болсон. Тэгээд нэмсгэл хамтлаг ер нь буцаж нэгдэж тоглох энэ юунд Ганбаах бас аюу голлох үүрэгтэй байсан. Хэрвээ Ганбаах би одоо тайзан дээр гарахгүй гэд ингэсэн бол бас нэмсгэлээ бүрэн бүрэлдэхүүнээр бас тоглох байсан үгүй бас жоохон эргэлзээтэй байсан. Тэгээд тухайн үед бид нар ярьж аваад Ганбаах маань одоо эхлээд тийм итгэл төрөхгүй байна. Олон жил завсралцсан тайзан дээр гараагүй гэдэг эргэлзээтэй байсныг одоо би продюсерийн хувьд тэр төслийг санаачилж одоо нэмсгэлийг дахин цуглуулж тоглуулах тайзан дээр гарах ёстой гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж чадаж надад итгэж одоо зөвшөөрч нэмсгэл хамтлаг маань эргэн одоо нэгдэж тоглосонд би их баяртай байдаг. Тэгээд Төгөлдөр сангийн түүх бас нэмсгэл хамтлагтай холбоотой. Яг гэвэл ерөнхийдөө Төгөлдөр сан гэж байгуулна гэж бодоогүй байхдаа би нэмсгэлийн өөр одоо их жоохон байхасаа нэмсгэл хамтлагийн одоо дуу хөгжмөндөр одоо сонсож өссөн болохоор энэ хамтлагт үнэхээр дуртай одоо хамгийн одоо үнэнч фэнүүдийнх нь нэг юм гэдгээ одоо энэ төслийг хийснээрээ бүр баталж өгсөн. Тэгээд яг тэр чи 2009 онд бид нар ярьж эхэлсэн шүү дээ. Ерөн нэмсгэлийн тоглолтыг хий, CD-ийг хий гэд ингээд яриа. Тэгээд явж байгаад ер нь нэмсгэлийн тоглолт тэгээд бас Дөр бүжгийн эрдэнэ театрын одоо балеттай бас холбоотой. Тэгээд энэ хоёр Нойрсон гүнж гэдэг тухайн үед балетыг сэргээж одоо театрын репертуараас одоо уран сангаас тоглогдохгүй хасагдсан байсныг буцааж энэ Sleeping Beauty дээр Нойрсон гүнж гэдэг балетыг буцааж уран сандаа оруулж тоглооч гэдэг санаачлагыг би бас гаргаад тэгээд тухайн үеийн удирдлагч Амин Давгай гэрлээ хичээнээр одоо бас зөвшөөрөөд хамтраад нийлээд одоо хүчээ нэгтгэхэд тэр балетыг сэргийсэн. Яг тэр одоо нэмсгэл хамтлагийн тоглолт Нойрсон гүнжийн тоглолт хоёр нэг 7 хоногийн зайтай хоёлаа одоо яасан. Тэгээ би үнэхээр одоо тийм хийж бодоогүй байжгаад нэмсгэлийн дуртай хүний хувьд нэмсгэлийн тоглолтыг хийх гэж хагаад балетад дуртай хүний хувьд балетын тэр бүжгийн жүжиг сэргээж тавих гэж ингэж явж байгаад ер нь ингэж сан байгуулад ер нь урлагийн дэмжээд явал яасан гэдэг юу бараг яг нэмсгэл хамтлаг дээр үндэслээд анхны одоо хийсэн төсөл мөн болохоор тэгэд гараад ирсэн тийм төвхтэй. Манай сонсогчдээ шүү дээ намайг чамаа албаар орж өрж явцраад зөвхөн нэмсгэлийн тухай яриулах гэдэг урьдсан юм шиг өлөвч магадгүй шүү. Тийм нэмсгэл хамтлаг нөгөө анх үүссэн түүх гэхээр яг энэ бол бодит түүхтэй нэг яриул зөндөө түүх байгаа. Гэтэ товчхоноор ингээд хэлчихээ. Тэгээд манай сан бол
үйл ажиллагаагаа одоо хүртэл ингээд хийгээд явж байгаа. Тэгээд урлагийн зөвлөлийнхаа удирдах зөвлөлд байгаад бас урлагийн зөвлөлийнхаа прожектуудыг дэмжиж одоо болох гэж байгаа бас бүжгийн Motion Mongolia гэдэг данс фестивалыг бас ивенттэйгээд ингээд оролцоод ингээд явж байгаа. За баярлалаа. Юу үнэхээр 10 оны тоглолт бол одоо мартагдчихгүй. Энэ хэсгийн хувьд бол яагаад гэвэл бид нар чих олон жилийн дараа эргээд нэгдсэн байгаа юм. Хоёрдугаарт бол манай сонсогчд манай бидний одоо фэнүүд ямар нэгэн хэмжээгээр биднийг сансан байна гэдгийг бол бид нар мэдэрсэн. Тэгээд тэр бол их гайхамшигтай мөч байсан. Дээр нь бол эргээд биднийг цуглуулсан шүү дээ. Одоо бид нар чинь бас одоо үйл ажиллагаа чи ер нь байнгын яваад байгаа юм биш үү? Одоо бүр чөлөөтэй болсон чинь яваад байна шүү дээ. Пянза гаргаад тий. Тоглолтоо хийгээд 23 он тоглолтоо хийсэн дараа нь 24 онд пянза гаргалаа. Одоо өчигдөрхөө хүртэл тоглолт хийгээл явлаа тий. Тэгэхээр баярлалаа. Баярлалаа утгаа тий. За үзэж жаргал түрүүн хүүхдийн ордонд тухайд дурдлаа л да. Хүүхдийн ордон бол үнэхээр нэг бодлын хэдийгээр яг мэрэгжлийн хөгжимч дуран бүтээлчдийг бэлтгэж гэсэн бол хөгжимд дуртай, урлагт дуртай хүмүүсүүдийн хожим нь бол ямар ч нөхцөлд энэ урлагтай ойрхон байх тэр нөхцөлийг бүрдүүлж өгдөг тийм сайхан газар байж байгаа. Би хүүхдийн ордны тухай ярих дуртай. Яг гэвэл миний ээж Монголын пионерийн ордонд хүүхэлдэйн дугуулангийн багшаар их олон жил ажилласан байдаг байхгүй. Миний ээжийн Шавнар гэдэг хожим нь бол одоо алдартай болсон манай урт тусан гоё ш дөрийн дуучин. Чи миний ээжийн Шав гэж явдаг тий. Лаасран гээд одоо жижигчин болвол шүү дээ. Миний ээж мөнгө төрж найруулагч жишээ нь бол миний ээжийн Шав. Гэл гих мэтлэнгээр тэндээс хүүхдийн ордноос, пионерийн ордноос гарсан сайхан уран бүтээлчд бол их олон байдаг. Тэрний нэг сайн бүтээгдэхүүн өнөөдөр чи болоод явж байна шүү дээ. Чи эдгээр консерватори төгссөн, хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хэдий ч гэсэн гарал үүсэлч нь бол хүүхдийн ордонтой холбоотой юм байна шүү дээ, тийм ээ. Тий. Хүүхдийн ордон бол одоо яг хүүхэд насндаа байгаа хүүхдүүдийн хамгийн одоо цагаа зөв өнгөрөх бас нэг газар. Тэгээд тэндээс бол хүүхэд зөвхөн нөгөө хөгжмийн боловсрол аваад гардггүй байхгүй юу? Багаар одоо ингээд бодоход нөгөө багаар хамтарч ажиллах одоо хамтлагаараа нийлээд ингээд гадаад явж байгаа гэдэг чинь практик дээр одоо тий бусадтай харилцах, гадаад орчиндөө танилцах гэдэг олон юм одоо чадруудыг суулгаж өгсөн юм шиг санагддаг. Тэгээ би хүүхдийн ордонд бас дан ганц нөгөө яач хөгжмийн дугууланд суралцаагүй. Хажуугаар нас нөгөө жаргал сайхан багш дээрээ балетаар бас 4 жил сурж исэн. Яг гоо тэндээс олж авсан бүх энэ одоо суур боловсрлууд бас миний амьдралд бас нөлөөлж яваа гэж боддог. За баярлалаа. Юу төгөлдөр сан одоо яг юу хийж би түрүүн дурдлаа шүү дээ. Удахгүй болох гэж байгаа Motion Mongolia гэдэг орчин үеийн бүжгийн их наадам гэдэг байна шүү дээ. Тэр наадмыг бол дэмжлэг үзүүлээд явж байгаа. Тэрний таануудын оролцоотойгоор бол үндсэндээ бүжигчд нь бол бэлтгэл хийх, баяр савар хангагдаад явж байгаа. Гэх мэтлэнгээр хийж байгаа юмуд зөндөө байгаа шүү дээ. Одоо ингээд 4 дахь жилээ болж шүү дээ. Тогтмол цаашдаа ингэж явуулах байх л та. Тэгээд би бүжиг дуртай хүнийхээ хувьд энэ прожектыг одоо хамгийн одоо тоглохдох шүү дээ энэ хаалбарын сайн тий. Тэгээд бас кино одоо сүүлд хийсэн юмнуудаас ихээр кино байна. Жүжигнүүд байна. Ер нь тэгэл намайг ингээд урлаг дэмжиж явдаг болохоор урлагийнхан өөрсдөө янз бүрийн төслөө бариад хүрээд ирдэг. Тэгээд уулзаад надад ойр би одоо дэмжиж болох миний одоо болцооны хэр хүрээнд одоо таарах тийм прожектуудыг би бас дуртай дэмжиж байдаг. Гэтэ яаж ч юм бүүнд одоо сүүлд гэрэл чимэгч бас надтай холбогдоод бид нар бас хамт одоо Башуу театраас 2 одоо гослол бүжигчид урьж авчираад тоглолт хийх гэж байгаа. Тий.
тэрэнд би бас дэмжиж оролцож байгаа. За. Одоо сүүлийн юмнууд гэвэл тэгээд сая сүүлд нөгөө фантастик продакшны одоо Батүлзэн ахтай хамтарч хийсэн найруулагч Батүлзэн ахтай хамтарч хийсэн тэр Цөвөн цаг гэдэг киног би бас дэмжиж оролцсон байгаа. Гэх мэтчлээ одоо зөвхөн одоо 24 оны төслүүдийг ярих юм бол тэгээд бас урлагийн зөвлөлийнхаа нөгөө үйл ажиллагааг дэмжиж ингээд барь саваараа хангах ч гэдэг юм уу одоо тэр жилийнх нь нөгөө парти зохион байгуулдаг юмнуудыг бас дэмжиж ажиллаад ингээд явж байгаа. Өөрийн чинь оролцоо бол их чухал. Яг тэгвэл эцсийд бид нар урлагийг зөвхөн төр засгаас хүлээгээд хөгжүүлэхэд нь бол тэнцэнээс санхүүжилт төсөөд ч юм уу эсвэл бол дэмждэг хүсээд байх юм бол өөрсдөө энэ чинь бас явахгүй. Энд чинь хувь хүмүүсүүдийн санаачлаг, оролцоо асар их чухал. Тэр дотор бол одоо чам шиг ингэж ойлгодог, дэмждэг хүмүүсүүдийн хийж байгаа ажил бол нэгдүгээр урам зориг өгж байгаа. Уран бүтээлчдэд. Тийм биз дээ. Тийм. Хоёрдугаарт бол өөрсдөө арай өөр юм хийх боломжийг олгож байгаа. Гуравт нь яана гэх юм бол өөрсдөө бусдад үлгэр жишээ болж байгаа байхгүй. Энд чинь өөрсдөө ганцхан хүн хийж болж байгаа юм чинь 10 хүн, 20 хүн, 100 хүн бизнесүүд өөрсдөө ийшээ идэвхтэй оролцож болно шүү гэсэн ийм сайхан дохиог өгж байгаа учраас энэ бол их чухал юм а гэж би хэлэх байна. Чи ер нь энэ урлагийг дэмждэг улсуудын талаар ямар бодолтой байдаг? Тэр штэ. Одоо яг мэрэгчдийн урлагт ч юм уу ямар нэгэн урлагт одоо өөрийгөө зориулаад ингэ явж байгаа уран бүтээлчд болвол дийлэнхтэй нөгөө ашигын бус байдаг штэ. Ер нь бол нийгэм цайн сайхны одоо түгээх дээрэс нь өөрийнхөө одоо тэр би хөгжим тоглож байгаа хөгжмөөрөө дамжуулаад хүмүүст одоо эерэг мэдээллийг түгээх ч гэдэг юм уу те ийм байдлаар хүмүүст одоо сэтгэлийн одоо амар амгалан мэдрүүлэх гэх юм уу тийм болохоор ихэнхдээ нөгөө ихэнх угаасаа л ашигын бас байдаг л да. Тэгэхээр мэдээч яг энэ зүйл рүү одоо энэ хүмүүсийн оюун санаа руу чиглээд явж байгаа ийм уран бүтээлчдийг дэмжиж байгаа байгууллагууд дэмжиж байгаа хүмүүс байна гэдэг нь бол мэдээч яг биднэрт бол маш их урам зориг өгдөг. Тэгээ бид нар ядчил нэг төслөө бариад хаана очих вэ гэхэд нэг очих газартай шүү дээ. Нөгөө яамаа хараад л суугаад тахгүй. Тэгэхээр ийм хүмүүсээс олон маасаа ийм одоо байгууллагууд ч гэсэн улам илүү өргөжөөсэй гэж юу н бодож явдаг. Баярлалаа. Энэ жил сая чи мөнгө мод шагналыг хүртсэн тийм ээ? Тийм. Тэгэхээр нодлон 24 оны одоо шилдэг бүтээл, шилдэг хөгжимчин гэдэг утгаараа бол чамд тэр шагналыг олгосон. Нэгдүгээр баяр хүргэе. Баярлалаа. Баяр хүргэе. Чи 24 онд бол их өргөжтэй ажилласан юм шиг бай. Тэр талаар давчхан яриач. За. Тэгээ ер нь би сүүлийн яг ингээд нэг 4 жилээс хойш яг нэг уран бүтээлтэй түлхүү анхаарал тавьж байгаа. За яг өнгөрсөн жилийн гэх юм бол Дөрийн театр дээр Winter Classic гэдэг ер нь бол яочин хөгжмөөр яаж классик тоглолтыг хийж болох вэ гэсэн тийм төсөл бичээд тэгээд яг би ч бас цаашаа ярихаас ч өмнө нэг юм тодруулчих. Яочин хөгжимч нь бол өөрөөсөө хөг нь ямар байд юм бэ? Тэр хагас тооны тэр дуурдаг юм уу, дуурдаг юм эсвэл хармаадаг хөгтэй. Хармаадаг штэ. Тийм үү. Тийм. Хармаадаг хөгтэй байхгүй. Тэгэхээр харматик гэдэг нь одоо манай сонсогчдод хэрвээ тайлбарлах юм бол хармаадаг гэдэг нь одоо хагас өнгөнүүд нь бүгдээрээ байдаг. Одоо төгөлдөр хууртай. Тэр тэрийг л хэлэх гэдэг юм тий. Тэгэхээр хөгжмийн нөөц болцооны хувьд бол айгу өргөн байхгүй юу? Техниктэй эсвэл одоо маш өргөн диапазонтой одоо хурдтай ч юм уу тийм хөгжмөнүүдийг илэрхийлэх бүрэн боломжтой. Тэгэнгүүт чинь нөгөө сонгодог бүтээлүүдийг хөрвүүлээ тоглоход ч болно. Монголынхоо уламжлалт бүтээлүүдийг тоглосон ч болно гэдэг ер нь бол маш өргөн боломжтой хөгжмөлтэй. Хөгжмийнхээ тухай ойлгочтой. За тэгээ хөргөжлүүлээ. За тэгээд ярьчлаа. 24 он. За тэгээд Winter Classic гэдэг хамгийн том бүтээл бол тэр Дөөр Бүжиг Эрдмийн театрын симфони найрал хөгжмөнтэй ингээм хамтраад тоглолтоо хийсэн. Тэрнээс гадна бас Жанцсан ор багш нөгөө хүслийн төвөргөн тоглолтоо түрүү жилээс эхлээд манай үндэсний урлагийн их театрын найрал хөгжмөнтэй хамтарч хийдэг болсон. Энэ жил бол 2 дахь удаа болсон. Өнгөрсөн жилийн үед бол би бас Жанцсан ор багшийн Яочин зориулж хамгийн анхных нь бичсэн концертыг тийм найрал хөгжмөнтэй бас
хөтлөж тоглосон байхгүй юу. За тэгээд үндэсний урлагийн театрын хамт олонтойгоо Берлиний филармонд сая 10 сард бас тоглоод ирлээ. Тийм гэх мэтчлээ. Энд нэг тоглоно гэж ярьжсэн тийм. Тэгээ бас өөрийн хэдэн клип уран бүтээлүүдийг бас хийсэн. Яочин зориулсан том бүтээлүүд одоо манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд сүүлийн үед нэлээд гараад байгаа юм шиг байна тийм үү? Тэр талаар? Тий. За ер нь бол Жанцнаар багшаас ингэж эхэлтэй гэж болно. Тэрнээс өмнө гэхдээ мөрд орж ирсэн багшийн хаврын шууд ирлэгээ том хэлбэрийн бүтээл байгаа л да. За тэгээ Минд Амаргай. За ингээд Жанцнаар багш, Шар багшийн бас манай Яоч хөгжим зориулсан симфони арил хөгжимтэй концерт байдаг. За Нацагт орж байгаа бүтээл байна. За ингээд өшөө наашлах юм бол Мөнх бол тогшийн, Төрийн сойрхолд Мөнх бол тогшийн юу гэдэг санаат байдаг. За ингээ Үлзий баярын Яочин зориулсан концерт байж гин. За сүүлийн үед Цэн Эрдэнэт хөгжмийн зохиолчийн бас Таката концертын өгöd бүтээлүүд байна. За хамгийн сүүлд болохоор би шинээр Алтан гэрэл багшийн Яочин симфони арилд хөгжим зориулсан концертыг 1-р ангийн симфони арил хөгжимтэй бол тоглосон байгаа. Тэр их том бүтээл болсон байлээ шүү дээ тий. Тий, ер нь бол бүтээр тоглол их урт. Зөвхөн 1-р ангийн тоглосон л да саяны үед. Тийм тэгэхээр үндсэндээ бол одоо та нар ч бас 90 цент хүрч байгаагийн шинж тэмдэг байхгүй одоо гоцол хөгжимчд маань бол ийм том бүтээлүүдийг том оркестртайгаа байх ёстой төвшөнд нь тоглож яана гэдэг чинь их том үзүүлэлт мөн биз дээ тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр одоо тэрий чинь үнэлээд мөнгө мод гэдэг шагналыг олгосон юм шиг байна. Тэгэхээр ахаад би баяр хүргэмээр байна. Тэр нэрээ Алтан гэрэл Үлзий баяр гэдээ ярьснаас одоо манай шинэ үеийн одоо Жанцан Орууга, Шарууга хөгжмийн зохиолч нарын дараагийн үе болж энэ залуу үе гарч ирж байгаа яг Үлзий баяр, Алтан гэрэл хоёр хөгжмийн зохиолчтой би хоёулантай бас ажиллаж үзчихсэн байна. Нэг нь болохоор нөгөө Жигжид доржийн анхных нь өөрийн Борин хуурын концертыг би бас продюсерлаж хийж үжис гамбах бас үзчихсэн гэж тэ тэр дөр дээр тогс 15 онд билүү. Тэгээд тэрэн дээр яг Үлзий баярын 2 дугаар симфоник Жигжид дорж 2 дугаар актн дээр яг өөрөө ганцаараа оркестртай яг тоглож анх удаа тоглосон штэ Үлзий баярын 2 дугаар симфоник. Алтан гэрэлтэй би ямар прожект хийсэн гэхээр нөгөө Улаанбаатар театртаа нөгөө Стравинский ариун хаврын тахлаг тэрийг Алтан гэрэл нөгөө оркестраас үндэсний хөгжмөөр хөрвүүлж өөрөө зохиож найруулга хийгээд тэгээд одоо Стравинский хөгжмийг үндэсний хөгжим гайхалтай гоё тоглосон. Тэр тоглолтоос их гоё болсон. Тэгээд одоо Үлзий баяр Алтан гэрэл хоёр хөгжмийн зохиолчтойос тэгж хамтарч ажиллаж байсан байна. Тэгээд Жигжид дорж морин хуурч юм бас анхныхан тэр тоглолт бас их гоё амжилттай болсон. Тэгээд одоо би бас эргээд ярихад нөө түүх гэдэг шиг нөө сангийнхаа үйл ажиллагааны юу бодсон чинь бас сангийнхаа үйл ажиллагаар одоо ерөнхий сайдын айлчлалын хавьд нүүбэд нөгөө явдаг штэ UN Week-ээр тэгээд тэрүүгээр явхад анх удаа морин хуурын чуулгыг авч явахыг одоо би бас санал болгож тэгж морин хуурын чуулга маань анх удаага нүүбэд очиж тоглоход чи бас байсан уу тэгээд одоо манай нэвтрүүлгийг бичиж байгаа бас энэ продюсер залуу бас тухайд тэр морин хуурын чуулгад тоглоод тэгээд тэрнээс хойш ер нь морин хуурын чуулгыг бас төрийн тэргүүнүүд шийдэшээ гадагшаа авч явдаг бас тийм юм тогтоод байгаа мүү гэж харагдаад байгаа штэ. Тэг чин тий анх тэгж одоо тухайд нөгөө нөхөр маань ерхий сайдсан болохоор би санал болгож Жанцан Оруугатай ярьж байгаа. Тэгж авч явж исэн санагдав. Тэгэхээр юу наад бүгд саяны дурдсан энэ төслүүд чинь бол шүү дээ. Үнэхээр хэрэгтэй, үр өгөөжтэй, олонд хүрсэн тийм ажлууд болсон. Одоо тэр Стравинскийн хөрвүүлсэн хөгжмөөр чинь энэ манай энэ Motion Mongolia наадмын үеэр Алтан гэрлийн хөгжмийг хөрвүүлж найруулсныг бас тоглож байгаа. Тоглож байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр бүжиг хийж байгаа. Бүжиг тавьсан тийм. Тэр бүжгийн жүжиг нөгөө тухайн үед инх гэрэл нөгөө гавьяат бүжиг дэглэж инх гэрэл тэр ариун хаврын тахилгыг бүжгийн жүжигийн шинээр найруулад Алтан гэрэл тэр Стравинский хөгжмийн үндэсний хөгжим рүү маш амжилттай сайн би бүр надад тэр
бэлтгэлээ дуудаад би нөгөө санхүүжүүс тэрийг хэлчихсэн болохоор надад сонирхолтой би очиод үнэхээр гайхчихсан. Яач хөгжим ондоо ямар гоё дуурч аюу баг голлох үүрэгтэй чинь тий. Тэгээд тэр их гоё болсон штэ. Алтан гэрэл маань бас их авьяаслагыг хөрвүүлж Улаанбаатар театрын сургууль хийж яхад нь би дүүрийн театраар дайраад явахдаа сонслоо л доо. Стравинский тэ ариун хаврын тахилгын чинь бол яг тэг одоо үндэсний хөгжмөөр нь яах гэж байгаа юм уу? Оркестраар үндэсний хөгжмийн оркестр Алтан гэрлийн нөгөө хөрвүүлж найруулснаар яах гэж байгаа юм те. Тэр прожектыг бас дэмжиж ажилласан. Тэгээ тэр бас надад их сайхан санагдчихсан. Яг бол урлагийн зөвлөл маань ер нь бол тэр Стравинский одоо тэр хөгжмийг ингэж тоглуулъя гэсэн санаачлагыг гаргаад тэгээд би бас Монголд ер нь урд нь Стравинскийн тийм гоё алтартай юуг бараг тоглогдож байгаагүй болохоор тэр над чихэнд ингээд шууд сонирхолтой санагдаад тэгээд энэ прожектыг яг дэмжиж одоо Алтан гэрэл маш амжилттай найруулж хөгжмөө хөрвүүлж үндэсний хөгжим рүү оруулаад үнэхээр гайхамшигтай. Тэрийг бүр сонсоход аяг гэрэл маань ч гэсэн тэр бүжгийн жүжиг аюу айтайхан гоё юм найруулад тэг нэг юм гоё цогц бүтээл болцсон. Олон хүн тэгээд инээмсэл түрүүн таны хэлдэг яг үнэн ингээд урлагийг дэмжиж явах аюу сайхан юм байдаг. Тухайн одоо артистууд ингээд тайсан дээр гараад өөртөө буцаад ингээд үзэгчтэй уулзаад ингээд тэр хүмүүс л мандаад байгаа юм шиг боловч яг цаад утгаараа одоо жишээ нь би тэр прожектыг дэмжиж ингэж ажилласныхаа тэр үр шимийг аюу хүртэг ямар сандаа би ингээд линтэн тавьж байгаа хүмүүс намайг хараад инээмсэл гоё байсан шүү. Ста гоё байсан шүү гэж хөдөөж явж байхад те тэгэл орон нутгаар явж байхад хүртэл хүмүүс тэгж хэлдэг. CD-н ямар боллоо. CD ямар гоё гайхамшигтай болсон те үнэхээр те. Одоо байхгүй шүү дээ. CD дууссан. Тэгээ олддоггүй. Харин те. Тэгээд нөгөө инээмсэглэлийн одоо тухайн үеийн бидний дээшээ баг 2 үе бидний доошооч бас үе бидний үеийнхэн ингээд бүгдээр инээмсэглэлийн фэнүүд байж байхад тэр хүмүүс бас инээмсэглэлийнхаа дууг эргээд сонсъё гэд ихэд нөгөө сонсох дуу хөгжим байхгүй. Жишээ нь инээмсэглэлийн прожект бол их жоохон юмнаас хэлсэн шүү дээ тий. Одоо би инээмсэглэлийг шүтдэг миний өсвөр насууд инээмсэглэлийн дуун дээр ингээд би өссөн та нарын дууг одоо эргээд сонсомоор байна гэсэн чинь ерөөсөө бид нар тийм бичлэг байхгүй штэ гэд. Тэгээд CD хийх санаа төрөө тий. Тэгээд тэр CD-нд ямар гоё дуунууд орсон барыг инээмсэглэлийн бараг ихэнх дуу нь хит одоо үеийнхаар бол хиттэй тэр үедээ болж исэн. Тэгээд бараг ардын дуу шиг ингээд хүмүүсийн аманд одоо ингээд дуунд явангууд л үе нэмсгэл зүрхний үг алтан авчаар те ингээд яг мэддэг. Тэгээд тэр дуунуудыг ингээд шилж авч тэр CD-нд ингээд оруулж одоо цөөхөн хуваар гарсан ч гэсэн тэр CD-г сонсдог хүмүүс энэ тэнд дайралтахаараа ингээд нэмсгэл гоё байсан шүү. Тэгээд урлагийн гайхамшиг гэдэг нь зөндөө олон хүмүүсийг тэгж одоо бие сэтгэлээр нь баясгаж ингэж явдаг болохоор тэр сайхан юмны одоо үр шим бороо шиг над руу ингээд тэр талархал юу орж ирдэг учраас би happy байдаг. За баярлалаа. Тэр тийм мэдрэмжийг авч чадж байгаа гэдэг чинь бас чамайг их өөр талаас нь харуулж байгаа байхгүй. Тэрийг мэдрэхгүй байх гэдэг бол эндүү харамсалтай байхгүй. Тэгэхээр энэ бол гайхамшигтай. Баярлалаа. Ардын урлагийн тухай гуруулаа нэг яах яри. Ер нь өштэй одоо орчин цагт чинь үндсэндээ залуучуудыг өөр тийш нь татах, сонирхлын татах юм дэндүү олон байна шүү дээ. Рок, поп. За одоо тэгэл тэднүүдийн янз бүрийн төрлийн хөгжмүүд нэг яаж. Гэтэл бид нар чинь одоо гайхамшигтай өвтэй улсууд, соёлын өвтэй, урлагийн өвтэй улсууд. Та нар бол гайхамшигтай ажлыг бол хийж яана л та. Манай одоо энэ ардын хөгжмөөр ажиллаж байгаа нэгээрээ бол уран бүтээлээ туурагдаг, нэгээрээ бол амьдралаа зохицуулдаг ийм хүмүүсүүд бол Монголын одоо энэ өвийг бол цааш нь залгамжлуулах, өглүүлэх энэ ажлыг бол хийж байна. Гэхдээ залуучууд бол шүү дээ бас тэр болгон энийг бас мэдрэхгүй байх шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр манай залуу уран бүтээлчд энэ дээр бол энэ талаар юу гэж боддөг юм? За яг үзэгчдэд үзэгч бодлонд одоо уран бүтээлээ хүргэхийн тулд ялангуяа энэ хийж байгаа зүйлээ одоо энэ яочин хөгжмийнхаа үн цэнийг таниулахын тулд залуучууд маань юу сонсож байна,
ямар хөгжим сонсож ийн гэдэгтээ бас уялдуулж энэ хөгжмөд танилцуулахаас арга байна л да. Тийм болохоор сүүлийн үед яг манай зарим одоо хөгжимчд маань янз бүрийн стилээр одоо амьд хөгжимтэй хамтраад ч юм уу нэг юм хамтлаг болоод ч юм уу үндэсний хөгжмөөс таниулах гэдэг ингээд зорж байгаа. Тэгээд миний хувьд бол яг одоохондоо entertainment одоо уран бүтээл бол хийгээг байгаа. Ерөөдөө яг нэг дандаа академик төвшний нөгөө сурсан мэдсэн юм өвшөө сайжруулах гэдэг нэг дандаа академик төвшнээ дандаа ингээд том бүтээлүүдийг барьж авч ингээд нухад ер нь л яваад байгаа. Гэхдээ яг огт хийгээгүй бишээ нэг хэд нэг 6 7 одоо орчин үеийн хөгжмүүдийг бас хийсэн юунууд клип байж байгаа. Тэр байтугай сонгодог дуурийг одоо дэлхийн том тайзан дээр маш энгийнээр өөр хэлбэрээр тавьдаг болоод байна. Би тэр Карменыг Метрополитен опера тавьсныг харсан байхгүй юу? Нью-Йоркд. Өөрөө юу ачааны машин тавьчихсан тий. Тэгээд энэ чинь шүү дээ нөгөө Хосэн шүү дээ джинс өмсчихсэн. Кармен нь шүү дээ джинс юпгтэй ч байх шиг гих мэтлэнгээр тэгээд тэр болов шүү дээ бас залуучуудын шинэ үеийн сонсогчдыг өөртөө татах гэсэн арай хэлбэршүүлэх гэсэн арай илүү дөхүүлэх гэсэн том урлагийг шүү дээ дөхүүлэх гэсэн бас орлогуудын нэг хэлбэр юм болов гэж одоо зөвхөн одоо тэр том дүүрийн тайз биш өөр тайзан дээр ч гэсэн иймэрхүү юм хийгдэж байгаа нь харагдчихлаа байна л да. Тийм. Тэгэхээр бид нар ч гэсэн бас залуучуудын урлаг руу ортуулах, урлаг руу татах зөвхөн одоо рок pop гэхгүйгээр биш үү? Зөвхөн хип хоп гэхгүйгээр биш үү? Энэ том баялаг байгаа шүү гэдгийг бол мэдүүлэх нь бол мэдээж хэрэг их чухал ажил. Энэ бол бидүүдийн чих ажил. Гэхдээ таануудын үүрэг бол их чухал л да. Тэгээд бас сая би сонслоо л да. Богинохон хэмжээний бүтээлүүдийг залуу сонсогчдод амархан хүрэх тэр хэлбэрт нь оруулаад тэгээ хажмаар бол татаад ингээд том юм руу оруулах гэсэн. Энэ бол зөв хандлага байхаа гэж бодох юм тийм. Тооч юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Одоо хөгжим манай энэ урлагийн зөвлөлчин яг үнэхээр одоо энэ урлаг бол үнэхээр одоо мөнгөтэй бас айгүй холбоотой, дэмжлэг бас айгүй чухал байдаг. Тэгээд яг ийм одоо классик сонгодог хөгжим, ардын хөгжмийг одоо залуучуудад төхүүлэх юм нь яг тэр залуучууд ямар хөгжим сонирхож байгаа одоо энэ модерн орчин үеийн хэлбэрт нь оруулж илүү хэлбэршүүлж тэ уул нь яг сонгодог хэлбэрээр сонсдог одоо хэсэгч байгаа. Тэр нь яг угаасаа ийм айгууд цөөхөн бид юм шиг манай шиг одоо цөөхөн хүн амтаа улсад бол бүр бага процент эзэлж байгаа. Одоо жишээ нь Нью-Йорк ч юм уу, Москва ч юм уу, одоо Парис том одоо 15-аас 20 сая хүн амьдардаг хотуудад бол сонгодог хүмүүс хөгжим балет одоо сонирхдаг, дөөр сонирхдаг хүмүүсийнх нь хувь нь бас арай өндөр гараад байгаа юм тий. Тэгэхээр ингээд театрууд ерөнхийдөө дүүрэн манайх чинь нөгөө хүн амтайгаа бас холбоотойгоор магадгүй ийм хөгжим сонирхдаг хүмүүс байдаг ч гэсэн арай нөгөө цөөхөн болцоод тэгээд явд юм шиг ба. Тэгээд нийтэд ингээд ойртуулахын тулд үнэхээр одоо ийм орчин үеийн болгож одоо морин урын чуулгыг би санаж штэ анх тэр нөгөө киноны хөгжмүүдийг одоо дэлхийд алдартай киноны хөгжмүүдийг одоо Энни Морриконы хэмжээтэй хүмүүсийн эмчгийн тооногдсон сонсох дуртай тэгээд тэр үздэг дэлхийгээр үздэг болсон кинонуудын одоо хөгжмийг ингээд тоглож эхэлсэн. Тэгээд морин хуурын чуулгыг одоо үздэг хүмүүс хамаагүй одоо их болсон гэж ойлгодог шүү дээ. Тэгээд үндэсний хөгжмөлөө манай хөгжмийн зохиолч Алтан Гэрэл маань Стравинскийг одоо хөрвүүлээд Стравинский чинь бас хэцүү штэ. Хүн сонсоход ер нь их төвхтэн анх тэр чинь Парист тоолоод бүр тэр хөгжмийн хүмүүс ойлгохгүй юм шидээд ингээд одоо тийм өндөр одоо урлагийн мэдрэмжтэй газар хүртэл одоо Стравинский хөгжмийг анх ингээд сонсож хүлээж авахд аюу хэцүү байсан. Тэгээд ерөнхийдөө энэ сонгодог хөгжмийг орчин үеийн болгож шал өөр дууралттай, шал өөр хэлбэрлөө оруулж чадсан хүн чинь ер нь баг анх одоо Стравинский гэдэг хөгжмийн зохиолч гэж ярьдаг шүү дээ. Тэгэл дараа нь Хажитрян манай шаруугаа хүртэл ерөнхийдөө бас тэр чиглэлийн одоо орчин үеэс одоо маадэр сэрсэн талчин тэгээд ингээл ингээд ер нь шаруугаа хөгжмнөөс аюу тийм
яг тэр урсгал одоо юм орчин үеийн тийм гоё урсгалууд одоо мэдрэгдэг гэдэг юм уу тийм жанзан оргооч юм бас аюух гоё үндэсний хөгжим хүн сонсоод яг та мантаа цэцэн хатан киноноос эхлээл те гоё ингээд хөгжмөд бичиж эхэлсэн. Тэгэхээр яг одоо өөр шиг чинь ингэж хөдөлмөрлж байгаа тэр хөгжмийг ардын хөгжмийг хүмүүс таниулахыг хүсэж байгаа ийм хөгжимчд одоо хөгжимчин байгаад би их баяртай байна одоо урлагийн зөвлөлөөс те бас урьж оролцуулж энэ яриандаа ингэж оруулж тэгээд тэрэнд хүчин зүтгэж жагаад бас хамтарч дэмжиж ажиллаж болох юм байна гэж сая бодож суулаа. Тэр их театрын хоёр гослоочийг Монголд авчирч бүжиглүүлнэ гэдэг бол гайхамшигтай. Яг гэвэл эцсийн эцэд бол балетын урлаг бол өстой Орос гарал үүсэлтэй суурьтай шүү дээ. Оросын школ гэдэг чинь бол үндсэндээ дэлхийн хаанч ирсэн гэсэн. Тийм, Жагловын балет ч одоо Францад очиж тэгэл Оросын балет Францыгч бай тэр бүжгийнхэн суурь нь бол өстой Орос багш нараар л дамжаад босч ирсэн гэж. Түрүүн манай нэг подкастт манай прима балерина саргалтай би бас уулзж иржсэн. Энэ тухай ярьжсэн. Би яг сандгийма манай одоо ер нь Большой театрын гослоочтоос их юм Надежда Павлова Годунов хоёр иржсэнийг тэр чинь их олон жилийн өмнө шүү дээ. Тэрнээс хойш бол ер нь ирсэн юм уу ирээгүй юм уу яг Большой яг жинхэнэ Большой театр. Большой театраас үг баха. Тийм. Тэгэхээр бол энэ бол их том үзэгдэл тий. Тийм. Большой театрын бол шүү дээ. Большой театр шүү дээ. Үнэхээр. Тийм. Тэгэхээр чи бол бас буянтай ажил хийж байгаа юм байна. Баярлалаа гэж энэ олон балетоманууд балетыг бишрэгчдийн өмнөөс би бас энэ ялдамд бас талархал илэрхийлье гэж бодож байна. Тийм баярлалаа. Одоо би ч юу яхав яг би дэмжиж оролцож байгаа. Мэдээж одоо тийм сайхан Монгол болчихж байгаа юм чинь. Тийм тэгээ санаачилсан үн нь бол одоо гэрэлжимэгчтэй хуучин одоо дөр бүжиглэмийн театрын балетмейстер байсан өөрөө гоцлол бүжигчин байсан нэрээ нөгөө гэрлэгч чинь анх нөгөө Спартакийг тоглоход бас гоцолж бүжиглэж исэн тэр утгаараа Жамин давгаа би гэрлэгч хоёрт Спартакийг сэргээж тавья нэр Спартакийг манасаа бас бүр тоглохтой болцсон байхад нөгөө би 10 жилийн 8 дэх ангид байлуу нөгөө Спартакийг анхтар чинь 86 онд анх тавигдсан санагдаж байна. Би 9 дугаар ангид байсан. Тэгээ ингээ үзээд надад хөгжмийн гайхамшигтай гоё сонсогдоо. Тэгээд тэр нөгөө гэл ингээл гоё штэ Спартакч. Тэгээд нөгөө липа гол хажуутрын хөгжим. Тэгээд Спартакийг яагаад ирэж тавлахгүй гэж бүжигчд байхгүй манай театрууд эрэгтэй бүжиг Спартак дээр эрэгтэй бүжигчд их хэрэгтэй байдаг. Тэгээд хувцсж байхгүй, декорацж байхгүй. Одоо ямар ч тоглох боломжгүй. Тэгвэл би сэргээж тавих одоо тэр тайз бүжигчдийн хувцс бүх юм тойр маань одоо бүжгээ сэргээд ингээд тавьж чадвал гээд. Тэгээд тэр хоёр бүр Жамин давгаа бүр бас яг одоо нэмсгэл анх нэг санал тавьж хат халгаахгүйсэн шиг Спартак хэцүү чадахгүй гэл тэгээдсэн. Тэгээд бас Жамин давгаа гэрлэгч хоёрыг гэрлэгч маань тэрэн дээрээс айгуу сайн дэмжиж Спартак бүжиг маань эргэж урын сандаа орж одоо тайзан дээрээ буцаж амилсан. Тэгтээ их сони юм байлээ шүү. Би тэр өсвөр наснд байхдаа Спартакийг сонсч исэн хөгжим сая сүүлд би ингээд сэргээж тавилахад өөрөө одоо санаачилж тэр төслийг ивент тэтгэж ингээд оролцоод дараа нь ингээд сонсож байхад бас өөр. Тэгэхээр хөгжим бас нөгөө насны юугаар ингээд өөр ингээд сонсогдож байгаа байхгүй. Одоо жишээ нь би Спартакийн нөгөө ингээд Спартак нөгөө дайнд явах гал нөгөө хайртай бүсгүйтэйгээ уулзаал тэрний хөгжим бол надад гайхамшигтай шин. Яг ч юм бүү минь яг Спартакаас зөвхөн тэр ач түрээний хөгжмөөс яг тэр хэсгийн актны одоо тэр хайртай хоёр сэтгэлтэй залуу нэгэн дайнд явахгүй нэг нь үдэж ууж байгаа те даймд дээрх өвөр мэддэхгүй одоо тийм хэцүү үе дээр тэр хайр сэтгэлээ илэрхийлээд тэр хөгжим үнэхээр гайхамшигтай. Би ингээд юмнууд сонирхоод гадаадд явж байхдаа театруудаар ингээд яхад яг тэр хэсгийг одоо барууны театрууд аягүй тавьж тоглолт юм байлээ. Яг Спартакийг бүтнээр нь биш те. Тэгтээ яг тэр юу тэгэхээр тэр хөгжим үнэхээр гайхамшигтай. Би одоо ч аягүй сонсох дуртай. Тэгээд яхаа бусад юм нь болохоор ингээд тэр чин дайчин юм жоохон хувьсгалын маягийн гэдэг нэг сүртэй хөгжимтэй шүү дээ. Нэр Спартакийг үндэсний хөгжимдөр нэрээ тоолвол
яа гэм бол одоо Стравинский тэр хэцүү хүчмийг үндэсний хүчм рүү одоо хөрвүүлж болж байгаа юм чинь Спартак ч бол ядахад одоо би нэрээ морин уурын жуулаад нэрээ жигээ эднэрт санал тавьж болох юм биш үү? Яг тэр Спартакийн тэр хайртай хоёрын одоо хэсгийн тэр хөгжим бол үнэхээр гайхамшигтай хөгжим. Ер нь үндэсний хөгжимд том сонгодог бүтээлүүдийг хөрвүүлж тоглосон ажлууд бол бас манай цөөнгүй биш үү? Жишээ нь Кармен Суитиг одоо 25 жилийн өмнө бид нар бас л манай Жансоноор манай гэргийн хэвчээ радион шийдрэний тэгээд Кармен Суитиг бид нар юу тэр бүжгийг тавьсан шүү дээ. Юу сэргэлэн тэгэхэд биш үү Кармен бүжиг. Тэгээд тэр хөгжмийг морин хуур чуулаад манай маэстро Жансоноор хөрвүүлээд одоо хүртэл урын санд байдгийн тэр шиг яг Спартакийн тэр гоё хөгжмийг бас тэр бол тэгэхээр ингэж хийсэн ажлууд байдаг. Тэгээ хүмүүст хүрдэг. Тэгээ тийм нэг бодлын биш тэ дуурмааргүй тийм хөгжмүүд биш тэ манай үндэсний хөгжмөр дуурайд байж болдог юм чинь бас тэрийг сонсоход манайхныг хүлээж авахд арай дөхөмж байдаг байж магадгүй гэсэн тийм бодол бол төрсөлтөө. Бидний ингээд ярианаас ингээ би хараад байсан чинь айгүй болно шүү дээ бид нэр бүр ухсаар байгаад төгөлдөр сангийн мартагдсан ажлуудыг бол маш их олон сэргийх юм шиг байна шүү дээ дотоо. Чи бол их олон юм хийчихэд бүр мартцсан байна шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингээ ярингууд нэрээ ингээд одоо түрүүн хөгжмийн зохиолч Үлзий Баяр алтан гэрлийг дурдангууд л би бас тэр хоёртой тийм тийжсэн байна шүү дээ. Санаанд орж шүү дээ. Одоо жишээ Спартак сая те ингээд хөгжим хөрвүүлэхээ юу гэл ингээд ярингууд тийм. Тэгэхээр бол төгөлдөр сан маань бол үндсэндээ их олон төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Тэгээд дээр нь бол шүү дээ зүгээр ч нэг жижиг төслүүд биш. Тийм өгөөжтэй, далайцтай дээр нь бол том бүтээлүүдийг бол шүү дээ эргээд сэргээх юм уу эсвэл олонний хүртэл болгоход бол шууд дэмжлэг тусцаа үзүүлсэн байна. Бас инээмсэл тийм. Инээмсэл бол үнэхээр би одоо инээмсэл хамтлагийг яг тийж боддоо шүү дээ. Үнэхээр одоо соёл эрдэн одоо өргөө гэх янз бүрийн хамтлаг байсан шүү дээ Баян Монгол. Гэхдээ инээмсэл хамтлаг бол одоо Монголын хөгжмийг тэр чигээр нь ингээд одоо Солонгын 7 өнгөөр ингээд одоо Монголын хөгжмийг энэ урсгал янз бүрийн хамтлагуудыг одоо ингээд төсөөлөхөд инээмсэл тэр Солонгын 7 өнгөнд их гоё өнгө нэмж те одоо ямар өнгө нэм би мэдэхгүй гэхдээ их гоё өнгө нэмж орж ирсэн өөрийн нэг юм өрмөц стилтэй одоо юм аягүй софттэй ингээд сонсоход гоё тийм хөгжим дутаа үнэхээр тийм гоё манай Монголын одоо хөгжмийн түүхэнд зайшгүй байхаар одоо инх базар ах байна те одоо энэ үсгэл хамтлагийг бас байгуулахад өөрийн одоо би инх базаргааг нэрээ үнэхээр Монголын одоо энэ хөгжмийн урлагт бас их шин дэвшил одоо хөгжмийн урлагийн энэ хөгжил юунд их өндөр үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж боддог. Тэгээд үнэхээр их базаргаатайгаа би хамтарч одоо дараа нэг яриа аавна гэж ихсээр байтал бас бурхан болцсон их харамсалтай юм болсон. Тэгээд инээмсэл хамтлагаа яг цог дэлгэр ахыгаа амьд байхад тий амжиж тоглолт тэр гоё зүрхний үг гэж гоё дуу бичсэн. Хүнийг нь хүмүүст хэн бэ гэдгийг таниулж өгч чадаад ингээд ясанд одоо бас их баяртай явдаг. Тэгээд инээмсэл хамтлаг маань би тэр одоо нэмсгэл хамтлагаа одоо эргэж сэргээж тоглоход нь тэгээд анхныхын CD-ийг хийж анхныхын клипийг хийж ингэсэндээ одоо бас миний нэр төрийн хэрэг их баяртай байдаг. Тэгээд нэмсгэлийн одоо ах нар маань надад итгэж 100% надад итгэж одоо би тэр төслийг эхнээс нь дуустал нь ингээд өөрийнхөө яг хүснээр ингэж хийгээд тэр үед 13 удаа тоглолт тий. Хачин гоё. Тэгээд одоо л тэр нэмсгэлийг тэр сэтгэлээрээ ингээ явдаг. Хүн ер нь тэгээд дурсамжаараа амьдрт юм байна гэж би ойлгосон. Одоо нэмсгэл хамтлагийн дуу хөгжмөндөр өсөж үндийсэн одоо зөндөө хүмүүс 2-3 юм одоо үе ингээд тэр хамтлагийг эргэж сэргэж ингэсэнд маш их баярлж одоо ингэж яасан. Тэгээд урлагийг дэмжих бол одоо ийм гайхалтай гоё байдаг. Тэгээ өөрийн би одоо бас яг мэдэрч байгаа тэр зүв зүйтэй гэж бодсон энэ төслүүдийг дэмжиж тэгээд тэрний нэг нь одоо нэмсгэл хамтлаг болсон
Тэгээ одоо хүртэл Гамболд ах битээр маань Гамболд ах маань урлагийн зөвлөлийн тэргүүн гээд би удирч зөвлөднө гээд ингээд бас урлагтаа одоолол ингээд хүчин зүтгээд ингээд явж байгаа. Ингээ хамт ярилцаа сууж одоо олон жил ингэх болтугай. За баярлалаа. Харин тэ. Үндсэндээ манай отгоо маань бидүүдээ ярьсан зүйлийг бол ингээ базаад авчлаа. Тэгэхээр би мэдээж хэрэг өнөөдөр та хоёрыг өрхтөө бол инээмсэгэл хамтлагийн тухай ярих гэж урайг. Гүү шүү. Төгөлдөр сан гингүүт аяндаа энэ хамтлаг орж ирээ. Би бол саяны та санаа зовдоо юм шүү дээ. Би отхон туяагийн хэлсэн бүх юмтай санал нийлж байна тийм. Үндсэндээ бол өөртөө бүх зүйл бол яг л үнэн бодит зүйл байгаа. Тэгэхээр хүн болгоны өөрийнх нь сонирхол, өөрийнх нь бол таашаал өөр байж болно. Гэхдээ биднэрт бол нэг л энэ урлаг соёлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр энэ бидний амьдралыг бол улам баяр баясгалантай болгодог. За гуниглыг хүртэл авчиж чаддаг. Тэрийг арилгаж чаддаг. Тэгээд дээр нь бидний амьдралыг өөр өнцгөөс харах мэдрэмжүүдийг бол сэргээх энэ бүх чанарууд байгаа учраас шүү дээ. Бид нар энэ урлагтай ямар нэгэн хэмжээгээр холбогдсон, оролцсон гэдэг бол гайхамшиг гэж ингэж би ойлгож байгаа. Би тэгээд одоо өнөөдөр та хоёр манай Монголын урлагийн зөвлөлөөс явуулдаг энэ урлагтай яриа гэсэн подкастэнд оролцсонд бол талархал илэрхийлж байна. Би ингэ санддаг юм зөвлөлт холбоот улс гэж байж хахад зөвлөлт холбоот улсын байд харвааны шигшээ багийн гол тамирчид нь бол энэ Бурядас гаралтай хэдэн тамирчид байсан. Зөвлөлт холбоот улсын аваргууд нь тентхийнхэн байж байсан. Тэгэхээр тэр дэлхийн хэмжээнд биш үү тэр өсөж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ монголчуудын байж Монгол гаралтай улсуудын байд харвааны онцлог болов уу шүү дээ байгаа гэж би ойлгож байгаа. Дээр нь бид нар ч одоо паралимпийн аврагтай биз дээ. Тэр манай байд харваагаар тийм. Дээр үед Дэмбэрлэгээд бүр дэлхийн аваргын болж исэн эмэгтэй тамирчин манайд бол байсан би яг санаж намайг залуу байж байгаа. Ер нь биднэрт ирээдүй бий юу? Маш товчхон. Ирээдүй бол байлгүй яах вэ? Гэхдээ байд харваны спортыг бид нар нөгөө бас түрүүн дахиад ярьсан нөгөө цөөн хүн амтаа болохоор одоо олон сая хүнтэй улсууд чинь олон хүүхд хичээллээ тэрэн дундаас нөгөө шилж авахд авьяастай хүүхдүүд их олноор гарч ирж байгаа. Манай ч бас цөөн хүн амтаа болохоор яг байд харваны спортоор ингээд их спорт болгоод хичээллээд явдаг. Тэгээд дээрээс нь клубүүдийнхаа байр хүүхдүүд хичээллэх тийм орчинг бид нэр одоо сайжруулах тийм бодлого барьж явж байгаа. Нөгөө спортоор хичээлэх орчин бас сайжраад ирэхээр хичээллэх хүүхд нь ихсэн гэдэг ч юм уу те. Тэгээд хүүхд ихсэх тусмаа тэрэн дундаас аюулгүй хүүхдүүдийг сонгож авах нь бас ихтэн тэгээд их болно. Тэгээ манайх чи ер нь олимпиад ирэх аваад ороод байгаа штэ. Ер нь топ 5 спортын нэгэнд ер нь олимпийн тэмцээнүүдэд ордог, олимпийн тэмцээнд ордог төрлүүдийн нэг нь байгаа. Тэгээд ирээдүйтэй, маш ирээдүйтэй. Бидний одоо таны хэлдгээр нөгөө цуснд нь одоо юунд нь гэдэм байгаа тий бүгдээрээ юм гэнт тий тэгээд дээрэс нь байд харваны спорт чинь зарим спорт бол айгүй залуу эрт ингээд зодог тайлах шаардлагатай болчдөг наснаас бас хамаардаг манай спорт чинь бол одоо манай шигшээ багт 50 гарцсан хүн ч байна тэгэхээр нөгөө ерөөсөө насны хязгаар байхгүй одоо 75 та хүн ч ингээ харваад мастеруудын тэмцээнд ингээд ороод явж байна тэгээд насны хязгаар байхгүй их цэвэрхэн гэмтэл бэртэл багтаа их цэмцгэр тэгээд ихгүй чи одоо спортоо ярих гэдэг ингээд би өөр таныг харин тэр спорт гэж хэлэхээр эн чинь бас нэг өөр шал тустай сэдв байгаа болохоор тэгээд ямар ч гэсэн амжилт төсөө яг гэвэл энэ Парис Олимпийн үеэр бол шүү дээ байц сурын тэмцээн бол манай ч Азийн аврагтай хүмүүсүүдийн анхаарлын төвд байсан шүү дээ бүр ямар их тийм entertainment чанартай спорт вэ гэдэг нь бол яг харагдсан байхгүй юу. Тэгэхээр бол бас манай монголчууд хэрвээ ирээдүй байгаа бол маш сайн. Гэхдээ өнөөдөр эргээд урлаг соёл руугаа ороход мэдээж хэрэг урлагч бай, спортч бай том сэтгэлтэй эндээ үүдэж хүмүүсүүдийн оролцоо бол асар чухал. Тэгэхээр тэрэнд нь отгоодоо бол амжилт хүсье. Ерөнхий хэлчихсэн тийм ээ. Тэг би өөрөө нөгөө хараад явж байдаг болохоор удирдах зөвлөлт нь би ч одоо баг
2008-9 оноос хойш байгаа. Тэгээд дэд ерөнхийлөгч бас хэдэн онд ч 15 билүү 14 онд болсон. Тэрнээс одоо ингээ ерөнхийлөгч. За амжилт хүсье. Яг би нөгөө тэрийг дэмжиж өөрөө хараад явж идэг дуртай болохоор намайг барьж авал хүчтэй болгоцсон. Угаасаа дээд одоо нэг хөгжим бариулах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол тэгээд үндсэндээ манай отгоо бол тэгээд бас л айгүй бол тэгээд нэг хөгжмийн салбарыг бол бариад явуучих юм байна. Бахаа нөгөө түрүүн яг ярьсан шүү дээ. Одоо жишээ нь урлагийг ингээд хөгжмийгтэй одоо хүмүүст ойртуулахад яаж сонирхолтой болгох ёстой вэ гэхээр би зөөр нэг уншижсэн юм байна. Хүн ингээд нөгөө хөгжим сонсож байхдаа одоо том бизнесмэнүүдэд аягүй тийм бизнесийн санаа орж ирдэг гинэ. Тэгэхээр хөгжим хүний тийм одоо дурсамж, сайн муу дурсамж, эцэг эхээ хайрлах, үр хүүхдээ хайрлах, одоо тэ хайртай хүнээ хайрлах, нутаг усаа, байгаль дэлхийгээ одоо хайрлах тэр мэдрэмжийг өшөө гой болгож өгөхөөс гадна бүр бизнесийн тийм сэтгэлгээ, том одоо бизнесийн төсөл, санаа сэтгэлгээ гой хөгжим сонсоод тэр хүн уяраад ингээд байж хахад орж ирдэг гэсэн тийм юм бас холбоотой гэж тэгж уншиж исэн. Магадгүй тэр бас өмнөж магадгүй тэгэхээр манай одоо бизнес эрхлэгч нар маань, улс төрчнөр маань, нийт одоо ард түмэн маань хөгжмийг их сайн сонсож байгаараа за театрт заавал ирээд одоо сонсож чадахгүй ч гэсэн бүх төрлөөр одоо YouTube суу янз бүрийн тэр одоо Apple янз бүрийн хөгжмийн юмнуудаар хөгжим сонсох одоо боломж болцоо их болцсон болохоор хөгжим их сонсож байгаараа эрүүл мэндэд хэрэгтэй дээрэс нь одоо өөрөө чинь эрүүл сайхан явах гоо зүүн асуудал гэдэг чинь зүүн гоо зүү гэдэг чинь гаднаасаа харагдах биш ер нь дотроосоо тархиа баясгаж одоо ингэж явхад хөгжим их нөлөөлдөг шүү гэж одоо урлагийн зөвлөлийнхаа даргын хажууд өөрөө гишүүнийх нь өдөр зөвлөлт нь байдаг хүний хувьд энэ мундаг хөгжимчин эмэгтэй хажууд ингээд хүмүүст хэлэхэд тийм бас юм байт юм байл шүү. Тийм үнэн. За би ингээд өнөөдөр энэ подкастаа өндөрлөхийн өмнө бүх сонсож байгаа, үзэж байгаа хүмүүст бол талархаад илэрхийлээ. Бидний хийж байгаа ажлыг бас та бүхэн сонссноор бол дэмжиж гин гэж би ойлгож байгаа. Дээр нь сонирхоод дэмжиж ирэх тийм хүмүүс гараад ирнэ гэдэгт би огтхож ирэлцэхгүй байна. Тэгээд би бас нэг сүүлийн үед хэлээд байгаа YouTube-оор явж байгаа энэ нэвтрүүлгийн тэр доолтолд нь лайк гэдэг нэг дардаг юм байгаа шүү. Тэрийг та нар дарахаа мартваа. Тэгэхээр бол өнөөдрийн үзсний чинь үнэн энэ шүү тий. Үн цэнэнд энэ ч байгаа шүү гэж би бас хэлмээр байна. Та лайк дараа уучлаа. Та лайк дараараа даа чин зөв юм шиг байна. Ёо отхон баяр шүү дээ. Одоо нөгөө Монголын гихцэн түүх гэдэг та. Тэгээ би нэг хүнээс бас сонсч ирсэн юм нөгөө би чинь сошиалд нэг итгэвтэй биш л дээ зөвхөн хүнээс сонсон. Үнийн худлааг мэдэхгүй. Ёо отхон баяр жишээ нь ингээл лайк дараад өгөлдөө лайка дарчлалтад юу хэцүү байгаа юм бэ гэж хүмүүсийг шаардсаар байгаа даруусаар байгаа одоо бүр хичнээн юутаач болсон гэлээ. Тэгэхээр та бас тийж хэлээд байгаа. Эргээд манай энэ урлагтай яриач бас зөндөө их лайк болоод яач. Тэг яах болтугай гэж ерөөж тий. За үнцгийн жаргалтай уран бүтээлийн хамжилт хүсье. Яг тэгвэл одоо та нарын гарт чиний үеийнхний гарт бол өстой бидний ирээдүй байгаа. Та нараас дараачийн үеийнхэн бол өстой энийг ингээд аваад явна. Чиний өмнөх үеийнхэн, миний үеийнхэн, миний өмнөх үеийнхэн бол өстой та нарт их сайхан суурийг тавиад өгчихсөн. Та нар бол бас азтай. Яг л бидний залуу байхад, миний залуу байх үед бол их олон юм бол байхгүй байсан байхгүй. Одоо өнөөдөр үндсэндээ бий болчлоо. Дараагийн одоо манай отгогийн үеийнхэн бол бүр арай дээр байсан. Таануудын үед бол бүр одоо боломжтой болж байна гэж ингэж ойлгож байгаа. Гэхдээ мэдээж хэрэг хүм болгоны хичээл зүтгэл их чухал. Тэгээд ийм авьяастай, тэгээд ийм нягхуур, ийм зүтгүүртэй чи тэгээд хэлнэ шүү дээ. Уран бүтээлдээ сонгодог бүтээлдээ илүү анхаарлаа тавьж байгаа гэж. Тэгээд энэ үйлс чинь одоо амжилт хүсье гэж хэлэх байд. За тий урлагтай яриа подкаст миний бас сонсох дуртай подкастууд энэ л дээ. Тэгээд намайг бас ингээд урьдчийн гоё подкастт оролцсон маш их баярлалаа. Тэгээд төгөлдөр сангийн тэргүүн отгоогч байгаа өмнөх одоо хэрэгжүүлж ирсэн төслүүдийг би бас мэднэ. Одоо хэрэгжүүлж ирсэн төслүүд маш тийм өр өгөөчтэй байдаг байхгүй юу? Ер нь хаач зөвхөн ингээд нөгөө мэдээлэлтэй ядчил болцсон байдаг. Тэгээ олон сайхан төсөл бас хэрэгжүүлснийг нь мэднэ. Тэгээд ийм мундаг бас ихчтэй хамт энэ подкастт орсондоо бас маш их баяртай байна. Тэгээд
Баярлалаа. Тийм та бүхэн амжилтыг хүсье. За их баярлалаа. За отгоодоо бол мэдээж хэрэг ажил үйлсэд нь бол амжилт эрүүл энхийг хүсэж байна. Ер нь бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсэж байна. Бид тэр бүгдээрээ эрүүл байх юм бол их олон юм бүтээж болно. А дээр нь бол одоо урлагаа дэмжсэн, спортоо дэмжсэн, бусад олон юмыг дэмжсэн энэ үйлстэй бол өөртөө амжилт гаргаарай гэж хүсэж байна. А хийх ажил бол бидүүдийг өмнө бол их байна. Тэгээд бидүүдийг бол их том урт зам хүлээж байгаа гэдэгт би огтхон чиглэлцэхгүй. За баярлалаа. За баярлалаа.